айлшгүй дарсаар надаар тэд ийн хүлээн зөвшөөрүүлж дөнгөв. Эрсийн зунд толгоо өндийж хүзүү тэнийг сайхан байна. Эрсийн тухай ярихад эмс шуугах хэрэггүй. Чанга дуу хэрэггүй. Тэд босож мэднэ. Азар бид олоола. Тэдэнд чөлөөхгүй. Эрсийн зуунд тэд хундаг мэт дүүрэн байг. Ээж минь өршөө. Тэд биднийг үүсгэсэн. Жаргах нар мэт дундуур. Яг тийм бүлээн. Жаргалын тухай дуулах үе энэ мэт ирчүүд, хоригдсан сар мэт ирчүүд, хавирган сар мэт ирчүүд. Хэтэрхий олон ирчүүдээр зүрх хахаж байх вэ. Сум мэт, салхи мэт, сариу мэт ирчүүд. Шархтаж, дуулж, шатаж амьдрах минь аргагүй. Дүрс мэт, дүүгүр мэт, далавч мэт ирчүүд. Дурлаж, уйлж, дутаж явах минь гарцаагүй. Эрсийн зуун гэдэг адлагдах цаг хугацаа. Эцэст нь тэдний хинэмж эр биеийн нууцгүй. Эрс бол үлгэр, бэлэг тэмдгийн шинжтэй. Эрсийн зуун үнэндээ эмсийн гараар бичигдэнэ. Гэлээч гэгээн бурхны төлөө, эмэгтэй хүн бүрийн ариун шөнийн төлөө эрсийн зуунд толгоо өндийж хүзүү тэнийг сайхан байна. Эрсийн зуунд өтлөх эмэгтэй байхад л хангалттай. Чөтгөр гэдэг чинь ер нь юу юм гэхлээр өөрөө ингээл нийгмийн хамгийн муу нэрч юм уу зүйл байгаа даахгүй. Тэгэхээр нэг талаасаа хүмүүсийг цээрлүүлээд байгаа юм шиг тийм. Ингээд тухайн хүн ингээл нэг газар байж байгаа л явхаар тэр хүн тэрний дараа хүтдэг. Тийм сонин зүйл байгаа. Мань үнтэй ер нь хувь тавилан орооцолсон болгон өгчдөг баг шүү тийм. Тэр нь өгчдөг байхгүй. Ээжээс нь эхлээл бүгдээ тэр таарсан хүн болгон тэгээ. Яг л нэг муу ёрын амьтан байгаа байхгүй яа. Манай монголчууд яа. Тэгтэл тэр муу ёрын амьтанд ямар ер бусын бүр хинт ч тавтагдахгүй тийм онцгой зөвхөн мэдрэмж биш, үнэрлэх мэдрэмж биш. Тэр үнэрлэх мэдрэмжүүд асраа. Тэрнээс гадна тэр үнэрийг бий болгодог авиас тий. Тэгээд бодглохлоор энэ зохиол бол өөрөө тийм амар сон парадокс маягийн зохиол байгаа байхгүй. Алгасч болохгүй ярилцлага маань өнөөдөр нэг өвөрмөц номыг сонгож авсан байгаа. За энэ бол Германы орчин үеийн маш алдартай зохиолчийн маш алдартай арман Сүрчиг нэгэн алуурчны түүх гэдэг нэртэй. За энэ арманы тухай ярилцаач гэж өнөөдөр нэлээд өвөрмөц зочин бас урьсан байгаа. Энэ бол бизнесийн хүрээний хүн Terra Express компани ерөнхий захирал шийдвэрийн алтан баг. За тэгээд багнаа чамайг бол одоо хүмүүс бизнесийн хүрээнд бол одоо нөгөө Апо, Спиртуал урам, Чон групп тэгээд Монголын маркетингийн холбоо энтергээл олон талаар бизнесийн хүрээнийхэн бол нэлээд сайн мэднэ. Харин Германд утга зохиол философоор суралцсан хүн гэдэг чинь бас тэр бүрийн мэдэхгүй байж магадгүй. Тийм болохоор Герман уран зохиолын тэр тусмаа орчин үеийн Германы нэлээд өвөрмөц зохиолын тухай яриач гэж чамайг зориуд санал тавьсны учир нь тэр юм. Уран зохиолын номыг уншдаггүй салбар энэ надад хамаагүй гэж боддог тийм байх ёсгүй. Чи өөрөө маш тийм хүртээмжтэй. Тийм болохоор яриага ном руугаа орохоос өмнө ер нь Германы уран зохиолыг тэр үзчихсэн үеэс чинь ер нь тэр Герман уран зохиолын сургалт ер нь өөх түүхийг
философитой холбож ингэж байсан тэр онцлогоос нь эхлээд ярил яасан. За баярлалаа ямар ч гэсэн одоо намайг урьж оролцуулж агаад. За тэгээд би нэг тийм утга зохиолын мэрэгжлийн хүний утгаараа биш ер нь бол цэвэр уншигчийн утгаараа өнөөдөр ярилцсан гэж ойлгож байгаа. Тэг яг мэдээж миний үндсэн мэрэгжил бол стратеги бизнесийн удирдлагын мэрэгжилтэй. Гэхдээ яг багасаа угсаа ном уншдаг, сонирхдаг, утга зохиол тэр тусмаа философи сонирхдаг байсан учраас Германд очиод германч нэг юм боломж нь гэвэл хоёр ангид зэрэг сурчиж болдог. Мастер хамгаалахыг хажуугаар бас өөрийнхөө сонирхлын дагуу философи утга зохиолын ангид 4-5 семестр сурсан. Хоёр анги сонгож болдог. Одоо нэг хоёр фах гэж нэрлэдэг. Одоо хоёр чиглэл. Тэрний нэг нь минийх уран зохиол, нөгөөх нь философи байсан. Би нэг тийм олон хичээлд бол суугаагүй. Гэхдээ ер нь бол яг Германы нэг онцлог гэвэл 17-18 дугаар зууны үеэс ер нь бүр эртний грекээс эхлээд философийн сэтгэлгээний маш их том уламжлалтай. За энэ уламжлал нь утга зохиолд маш гүнзгий шингэсэн байдаг. Тэр утгаараа гэвэл ер нь герман хэлийг бас маш их философик хэл гэж нэрдэг. Маш их тийм одоо гүн ухаан болон бусад чиглэлийн үг хэллэгээс эхлээд бүх чиглэлээр холбогдсон. Яг энэ чиглэлээр л ер нь бол илүү хэлийг илүү сайн суралцах, сэтгэлгээг ойлгох энэ чиглэлээр илүү одоо сурсан гэж байна. Одоо Германы уран зохиолч одоо маш том уран зохиол, Германы философч өөрөө бүр хүн төрөлхтний сэтгэлгээ нөлөөсөн том хэмжээний философитой. Гэтэл бид нар чинь социализмын үед зүүн Герман социалист лагерын нэг хэсэг байсан. Одоо маш ер нь ах トゥ угийн найрамдал морилгэл ярьдаг нэлээд ойр дотнд харьцаатай тийм холбоотой болсон мөртлөө ягаад ч нэг тийм одоо Фауст гэтэл одоо огт орчуулгадаг одоо герман хэл төлөвшөхөд герман хэл философи сэтгэлгээний оргил болсон бүтээл гэхэд 2000-аад он гарч ижил. Гэтэл үнэндээ тэр чи одоо айлэрт нөгөө харилцаатай сайн байх үедээ орчуулад гаргачмаар шүү дээ. Тэгтэл ер тийм байх. Тэгэл Германы уран зохиолын тухай бидний мэддэг мэдлэг нэлээд сулхан. Тэрнээс гадна одоо мэдгүй тэр социалист үед Марксоос бусдын авч хилцдэг байсан юм уу нөгөө Гегел ингээл босод юу явахлаар дандаа нөгөө социалисттай үзэл сурталтай харшилж исэн юм уу ерөөсөө яваг. Нэгээд бид нар баг тэр асар том өв уран зохиол философийн том өвтэй болсон юм танихгүй өнгөрөөдсөн юм шиг санагдаад байдаг байхгүй. Харин санал нийлж байна. Ер нь нэг сонирхолтой зүйл гэвэл Монголд бол ялангуяа социалист үед бол 30 мянга гэж албаснуудаа яригддаг. Тэгээ 30-аас ч илүү мянган хүмүүс зүүн Германд суралц төгссөн. Тэр дотор бол хэл шинжилэл одоо энэ чиглэл рүү бас нэлээд олон хүн суралцсан. Гэтэл маш итгэмээргүй цөөхөн одоо Германы уран зохиолыг орчуулагдсан байдаг. Яг герман хэлнээсээ. Социализмын үед бол нөгөө философийн яг үзэл сурталчсан одоо Карл Маркс ч гэдэг юм уу, Фридрих Энгельс ч гэдэг юм уу, цөөн нэг зарим нэг зохиолууд ихэвчлэн орсоор дамжиж орчуулагдсан байдаг. Гэтэл Германы одоо утга зохиолын уламжлал бол маш баялаг чиний хэлснээр одоо 17 дугаар зуунаас үеэс эхлээл одоо Гётегээс эхэлж тооллоо гэж бодоход одоо 20 дугаар зуунд гэхэд 10 хүн Нобелийн шагнал утга зохиолын төрөлд хүртсэн байгаа. За эндээс голлох одоо зохиолууд бас орчуулагдаагүй байна. Ер нь бол одоо Гётегийн залуу эрдрийн шанал Фауст. За миний ойлгосноор бол Ницшегийн Зарасутра орчуулагдсан гэж сонссон. Тийм. Тэгээд тэрийг тооцох юм бол ер нь бол их цөөхөн ялангуяа гол сонгодог зохиолуудаас тэр тусмаа одоо миний орчууллагдаасаа гэж боддог. Одоо Томас Манны Баденбрукийн гэдэг одоо орсоор бол баг шоолохын дүлгөөнд он шиг одоо Германы бүхэл бүтэн нэг үеийн нийгмийн одоо амьдралыг нэг гэр бүлээр төлөвлүүлж гарсан. За эсвэл одоо сүүлийн үеийнхээс бол Гюнтер Грасс ч гэдэг юм одоо залуучууд орчин үеийнхэн маш их сонгож уншдаг. Мөн Нобелийн шагнал хүртсэн юм зохиолч. За тэгээд Ницше бол одоо барууны одоо бүхэл бүтэн нийгмийн нэг үе одоо үзэл санааг авчирсан. Тэр зүйн одоо миний одоо ажиллаж байгаа салбар бизнес менежментийн ухаанд маш их нөлөөсөн юм зохиолч байх жишээтэй. Тийм учраас бас энэ герман хэлээр зохиолуудыг ялангуяа сонгодог томгоон зохиолуудыг бас орчуулсан гэж боддог. Магадгүй шалтгаан гэвэл эдгээр хүмүүс ингээд герман хэл сайтай хүмүүс бол Монголд бол их байгаа. Гэхдээ
яг утга зохиолын орчуулгаар дагнж одоо манай гомсрон гаш ингэж дагнж ноцолддог хүмүүс жоохон цөөхөн байна уу гэж хараад. Тийм шиг байна. Сүүлийн үед бол Гёте хүрээлэнгийн шугамар нэг тийм тэднийх чинь тийм төсөл юм уу да герман соёлыг суралцлах нэг тийм юу явд юм шиг байна. Тэрний төслөөр хэд хэдэн орчин үеийн арманууд гарсан байхыг харсан. Мансудрийнхан гаргасан одоо тийм дэлхийг хэмжсэн чик эзэнт гүрэн эдэр гэдэг яг одоо амьд зохиогчд амьд байгаа хүмүүсийн бас нэг хэдэн юу арманууд гарсан байсан. Тэгэхээр ерөнхийдөө алстаа герман хэлний уран зохиолын бүг ерөнхийдөө нөхөх ажил бол хийгдэх байх л та. Томас Манны нэг ганц нэг зохиол бий. Ямар ч байсан Венец дэх хүүхэл гэдэг юу ямар ч байсан Монголоо байгаа. Өөрчн одоо Петер Хандке гэдэг одоо герман биш ч гэсэн герман хэлээр бичдэг нэг Австрийн Нобелийн шагналтанд тэрний 1 2 3 ном гарсан. Тэгээ Кафка бол герман хэлний зохиолыг ер нь баг Монгол хамгийн сайн төлөөлж байгаа төлөөлөгч Кафка л баг. Тэгээд бас нэг ганц нэг швейцар зохиолч нарын герман хэлтэй швейцар зохиолч нарын юмнууд би ер нь тэгсийгээл дуусчихж байгаа. Тэгэхээр Герман Хессегийн нэг зохиол. Хессегийн 2 ном байгаа. Талын чин Ситарта 2 голцсон нэлээд Монголд болсон залуучуудын дунд бестселлер болсон баг. Тэгэхээр ямар ч байсан тэр зүүн герман гэж байх үед харилцаа байх үед ашиглагдаагүй юм ямар ч байсан одоо бол сүүлийн 2000 гаруй оноос хойш бол ямар ч байсан урагшаа явж илээ. Тэгээд энэний одоо нэг жишээ бол одоо энэ Патрик Зюскиндийн хоёр ном нь Монголд орчуулагдчихад байгаа. Нэг Дагтаа гэж жижигхэн юу тэр бас их гоё юу тэгээд өнөөдрийн ярих гэж байгаа сүрчиг. За тэгээд сүрчиг маань бас л юугүй армаа шүү тий. Яг сүрчиг романы тухай ярихын тулд бас саяхан ярьсан сэдвүүрөө ус буцаад нэг ороход ягаад гэвэл одоо яг энэ романы утга зохиол талаасаа төрөл зүйл нь бол илүү гэгэрл одоо enlightenment гэж нэрлэдэг тий. Гэгэрлийн төрөл тамаардаг. Одоо Германы романтизмын үеийн ийм зохиол. За тэрийг ярихын тулд бол буцаад нөгөө Германы өмнөх Гёте 17 дугаар зуун 18 дугаар зууны үе рүү орох шаардлага гарна. Ер нь зөвхөн зохиолын бас үйл явдал нь өөрөө тэр чинь бас нэг 18 дугаар зууны үе баг тий. Францд болж байгаа үйл явдал. Яагаад мэдээж тэр цаг үеийг сонгож авсан гэхлээр нэг маш чухал ер нь дэлхийн хүн төрөлхтний утга зохиолын төдийгүй маш нэг чухал үе үл энэ гэгэрлийн үе гэдэг. Одоо яг сэргэн мандалтын дараах маш их юм дэлхийн том өөрчлөлт гарсан үе л дээ. Одоо сэргэн мандалт болоод Америкийг нэгсний дараа анх одоо энэ шашны шинжилэлүүд хийгдэж үзсэн. Ялангуяа Германд бол энэ Мартин Лютерийн шашны шинжилэлт хийгдсэн. За энэ үеийн гол онцлог гэх юм бол хүмүүс нөгөө нэг олон 100 жилээр одоо хараат байсан бурхны одоо Кристе Марал гэж нэрлэдэг бурхны одоо сургаалаас ангижирч өөрсдөө бие даасан өв хүний эрхчлөө, өв хүний өөрийн танин мэдхүү, мэдлэг, гэгэрл гэх мэтлэн одоо энэ сэдвүүд бол их одоо чухал болж эхэлсэн. Ер нь бол тэр үед Герман бол одоо Кантын үеэс эхлээд одоо яг энэ гэгэрлийн үе үл эхэлсэн гэж үздэг. За энэ үеийн хамгийн том уран зохиолын төлөөлөгч мэдээж Гёте. За одоо энэ Патрик Зюскинд бол бас энэ талаараа өөрөө ер нь бол маш их тийм цөөхөн интервью өгсөн. Нэг удаа ер нь нэлээ хаагдсан бол тийм зожигдуу хүн. Одоо би тэр талаар бас дараа нь нэмж ярина. 4 удаа интервью өгснөөс нэг нь ер нь бол аль бисний биш утсаар Нью-Йорк Таймс 1986 онд интервью өгөхдөө бол ерөөс 4 интервью тэрнээс ерөөсөө нэг нь англи хэл дээр. За тэр нь болохоор яг бүтэн интервью биш зүгээр л Нью-Йорк Таймсын одоо сэтгүүлч нэг утсаар ч юм уу одоо нэг хэдэн асуултанд хариулсан юм шиг байна. За тэр үед өөрөө эрэхтэй бол ерөнхийдөө энэ зохиол бол өөрөө гэгэрлийн тухай юм аа гэж хэлсэн байна. Тэгэхээр яг гэгэрл гэдэг сэдвийг анх ингээд нээж хөндөж гаргаж ирсэн хөвгний эрхчлөө би даасан байдал танин мэдхүүн талаар хамгийн их бичсэн зохиолч Гёте. За Гёте бол зөвхөн зохиолч байгаагүй юм чинь маш шинжлэх ухааны олон төрлийн мэдлэгтэй хүн байсан. Газар зөөч, одоо физикч тэр талаар чинь томоохон эдэмтдтэй бас найз байсан. Одоо Humboldt тэгээд тухайн үеийн Герман баг дэлхийн бүх оюун санааг баг төвн байсан юм шүү. Тэр чинь Humboldt математикийн нөгөө Gauss
Тэд нар чинь зүгээр л Германы нэг тийм жирийн нэг тийм хөдөө мөжилтүүд юм билээ шүү дээ. Тэгсэн чинь бүр дэлхийн математикийн хаан болоод нэг нь арчлан ертөнцийн хамаг юм тодорхойлж томьёолоо тий. Герман тийм их хачин. Тэр үеийн тэр онцлог бол ерөнхийдөө энэ бол илүү шинжлэх ухаанч тал руу байгаа. Маш их одоо хүмүүс бол илүү тэр Кристи Маралаас бие даасан байдал, хөвгний эрхчлөө энэ чиглэл рүү явсан энэ үед. Энийг бол Гёте бол илүү одоо илүү шинжлэх ухааны хүн байсан учраас одоо энэ талаар илүү бичсэн. За энээс эхлээл уламжлал ер нь бол цаашаага одоо тэгэл тэр үеэс эхлээл Хайнрих Хайне ч юм уу те. Тэгэл цаашаа Ницше, за тэгэл Томас Манн гэх мэтлээ ингэж явсараа бол ер нь бол энэ чинь өөрөө юм аливаа нэгэн хувь хүнийг бол өөрөө энэ хуучин үе тэр түүх нийгмийн сэтгэлгээ тэр хүний төлөвшлөөс бол бас ялгаж салгахыг аргагүй юм шиг. Тэгэхээр Патрик Зевскинд бол өөрөө яг энэ нөлөө бол маш их орсон. Тэгээ өөрөө тэр Нью-Йорк Таймс-ийн ярилцлагатаа бол хэлэхдээ би бол ерөөсөө энэ ном маань бол гэгэрлийн тухай ном юм аа. Тэ. Би бол одоо нэг тийм одоо өөрөө бол тийм детектив урмаа тэр бичгээс илүүтэйгээр бол ер нь бол хүмүүс өөрсдөө хэрхэн гэгэрх талаар илүү одоо бичсэн гэж. Тэр өмнөх үеийн тэр хүмүүсийн нөлөө. Ер нь бол өөрөө Патрик Зевскинд их тийм судалгаатай бичдэг хүн юм байлээ л дээ. Тийм баха. Өөрөө тэр одоо энэ жүжигийн болон киноны сценар бичдэг, скрипт бичдэг тийм ба. Тэгэхээр маш их судалж одоо энэ номыг бичихтэй бол өөрөө нөгөө Грасс гээд Францын нөгөө үнэртэн гоосхны гол төв одоо энэ ном дотор ч гэсэн үйл явдал нь гарч байгаа. Тэр төвийн төвөөр явж өөрөө судалгаа хийсэн. Тийм баг үнэртээ бас хийчих хэмжээнд хүртлээ мэдлэг яасан юм шиг тэгсэн тий. А дээрэс нь өөрөө бол ер нь бол түүхийн чиглэлээр суралцсан. Үндсэн мэрэгжил юм. Үндсэн мэрэгжил бол ер нь бол түүхийн мэрэгжилтэй хүн. За тэгээ аав нь бол нэлээд өндөр хэмжээний боловсралтай бас аав ном бичдэг байсан юм билээ. Бичдэг байсан. Тэгээ Хайнрих Томас Мантай бас найз байсан гэж ярьдаг. За тэгээ өөрөө бол маш их судалгаатай бичдэг. А Францын одоо уран зохиол их сонирхдаг. Тэр утгаараа гэвэл одоо бас л энэ гэгэрлийн үеийн эхний үеийн хүмүүс л одоо Рене Декар, Фрэнсис Бэкон энтрээс эхлээд өөрөө бол нөгөө сүүлийн үеийн Францын нөгөө existential чиглэлийн зохиолчдыг бол өөрөө бас их судалж уншдаг. Ер нь бол зарим нь шүтдэг тийм юм байлээ. Тэр тагтаа бол яг экзистенциалист зохиол байдаг шүү дээ. Тэгээ өөрөө бол ер нь тэр Пол Сартер ч юм уу, Альбер Каму ч юм уу тэднийг бол их уншдаг. Тэгээ ер нь бол зохиолоо маш их судалгаатай бичдэг. Зарим талаараа гэвэл энэ ном ч өөрөө бас нэг тийм яг тэр скриптийн дагуу жүжигийн зохиол шиг ингээд яг үе үетэй ингээд үйл явдал нь өрнөдөг ийм ном байлаа. Чи германаар нь уншсан уу? Ер нь бол мэдээж номоо ярилцах гад бас нэмж германаар нь болон англи, монгол эхийн харьцуулж уншлаа. Тэгээ монгол эх нь бол маш гоё орчуулагдсан ном байлээ. Ер нь бол уншууртай гэж нэрлэдэг шүү дээ. Нэг талаасаа энэ өөрөө бас аюу тийм сэтгэлгээний хүнд юм бодуулсан. Нөгөө талаасаа гэвэл өрнөл нь бол маш гоё орчин үеийн яг бестселлерийн хэлбэрээр хийгдсэн. Зарим тохиол баг детектив зохиол шиг ийм бичигдсэн ийм зохиол юм билээ. Тэгээд ер нь бол уншихад бол маш их одоо амар гэх юм уу да. Тий. Тэгээд бас их англи хэлнээс орчуулсан юм уу гэж харсан. Тэгээд германаас нь биш баха ямарч байсан. Тий. 90-ад оны дундуур хөлөө нэг бөөн шуугаан тариад дэлхийд ярьж баг борлуулалтынх нь юу муу ч бас нэлээд мундаг үзүүлэлт гарсан баг шүү. 20 сая ширхэг. Дэлхийд даяар 20 сая ширхэг нэлээд яг өмнөх тоогоор тэгээ 50 хэлд орчуулагдсан баг гэж байгаа. Ер нь бол бас нөгөө Томас Мантай харьцуулагдаад байдаг нь гэвэл энэ Баденбрукийнхнаас хойш герман хэлээр дэлхийд хамгийн их олон одоо зарагдсан ном гэж. Томас Манаас бол юугаар илүү гарсан биш үү? Хамаагүй илүү гарсан. Гэхдээ яг зүгээр нөгөө бестселлерийнхаа тоогоор өмнөх Баденбрукийнхан бол бас яг энэ герман хэлтэй номны дэлхийд зарагдсан тоогоор бол нэлээх тэргүүлжсэн. Тэгээд Шпигел сэтгүүлийн бестселлерт 9 жилийн туршид тасралтгүй одоо байсан. Шпигел гэдэг одоо хамгийн
Европын их том сэтгүүлтэй ер нь Герман хэлтэй сэтгүүлтэй. Тийм Герман хэлтэй сэтгүүл. Тэгэхээр эн чинь Герман дотроо бас амар уншигдсан байж дотроо уншигдсан 50 хэл рүү орчуулагдсан. Тэгээд их олон утга зохиолын шагнал бас үгүй гэсэн. Хамгийн сонирхолтой гэвэл фэнтези аваар тэгээд одоо зөвнөлт гэх юм уу да. Зохиолын нэг шагнал авсан юм билий. Бусад жишээлбэл Франкфуртер Allgemeine Zeitung гэж байдаг маш их нэр хүндтэй өдөр тутмын сонины утга зохиолын шагналаас л татгалцсан. Ер нь бол өөрөө нөгөө шагналаас татгалцдаг интервью албасаар өгдөг. Ер нь хүмүүнтэй уулздаг, нийгмийн юу байдаг гэх юм шиг байна. Кино энэ зохиолч өөрөө маш сонирхолтой зохиол учраас кино хийгээд тэгээ кино хийх хүсэлт олон найруулагч тавиад тэгээ 85 оны жүжигдсэн зохиол шүү дээ. Тэгэнгүүт 2006 он хүртэл ерөөсөн номоороо кино эрхийг өгөөгүй. Тэгээ 2006 оны Холливуудын кино хийгдсэн сонирхолтой кино бас үзэх юм бол сүүлд нь бас нэг германчууд өөрсдөө нэлээд тийм одоо детектив маягийн гэх юм уу да бас нэг герман хэл дээр кино хийгээд одоо Netflix-т тэр кино юм дээр байлээ. Сабтайтлтай, герман сабтайтлтай. Тэр аль кинонд чинь нэг нь өөрийнх нь нэгэн татан танил найз нь гэсэн. Айгу бол тэр герман киноных найз. Тэр найз нь л ер нь бол 20 жил гуйсан гэдэг. 20 жил гуйгаад. Тэгээ киноныхоо нээлтэн дээр бас очиагүй. Энэ өөр нь тэгээ одоо Францад амьдардаг юм шиг л тий. Франц, Герман хоёрын хооронд амьдардаг гэж байгаа. Одоо 1940 онд төрсэн хүн шүү дээ. Тэгэхээр одоо нэг 75 настай. Тэгээ ер нь бол маш зожиг ганцаараа байдаг юм л хүн билээ. Яг хөө зожигч байх вэ өөрхий тэгээд нийгэмтэй яах ямар ч сонирхолгүй тийм л юм шиг байна. Тэгээд би одоо хоёрхан номын зохиолыг уншсан. Үнэхээр шал өөр төвшний зохиолч гэдэг нь бол үнэхээр мэдгдчихлээ. Үнэхээр онцгой. Тэгээд энэ сурчгийг бол хамгийн гол нь сурчгийг бид яагаад залуучуудад алгасч болохгүй унших хэрэгтэй ном шүү санал болгох гэдэг нь тэгэхээр энэ уншихад их амархан, маш амттай. Маш сонирхолтой. Үйл явдал бүр ингээл жирэлзэл алга болно тэр дүр мөрөөд ямар зэвүүнтэй одоо энэ гол Жан Батист Грин гэдэг нөхөр бол тэг тийм үнэхээр нэг тийм за нэг муухай юм гоо сайхан хоёрын нэг тийм учир нь олдохгүй ансах шиг юм нэг дор хоригдлогдсон тий. Хүнийхээ хувьд их гаднаас нь харахад их эвгүй тааламжгүй итгээд байгаа. Тэгсэн мөртлөө тэр дадал юм уу их эвгүй. Ер нь нэг тийм хүн таарлтаад баймааргүй. Тэгсэн мөртлөө амьдрах чадвар аймаар. Авиас төрлөх авиас нь мэдрэмж нь гоц. Ер нь сууд хүний маягийн. Тэгсэн мөртлөө хамгийн байж болох тааламжгүй бүх хүний юмнууд шингэсэн. Тэгээд тэр бүтээж байгаа юм нь тэр хамгийн муухай тэр зэвүүн балиар хүний тэр мэдрэмжээс төрж байгаа тэр одоо сурчигнууд гэхэд давтагдчихгүй онцгой юм. Айгуу зүрт тийм ер бусын тийм хачин зохиол. Тэгээд энэ манай залуучууд уншихад маш их сонин өвөрмөц энэ амьдрал гэж ер нь юу юм. Магадгүй тэр нөгөө гэгэрлийн философи гэдэг шиг юмруу баг татаж аваачаа тэрнийг тэгсэн мөртлөө энэ зүгээр л нэг аллах нэг алуурчин байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө тэр алуурчин ямар хачин тэгээд сонин хувь хүм гэдэг ингээд бодглохлоор энэ үнэхээр ер бусын сонин зохиол санагтаад байдیں۔ Мань хүн хэрэг өөрөө тэгээ гэж ярилцлаа гэвэл энтийн уулзалт хийгээл заагаа шагнал аваад байдаг өдөөд их нилээ баг дэлхийд даяар попрод алдаршсан байхаар зохиолч шүү дээ. Энэ юуг харахад тэр тагтаач гэсэн ямар мундаг манай юуныхаа аз сурын гаргасан байсан баха тагтааг. Бас тийм яг л нэг хүний оршихуй ямар эмзэг бөгөөд ямар өөрөө тийм цаана ойлгомжгүй зүйл юм бэ гэдэг ямар гайхалтай болсон юмсан. Тэр тагтаа бол одоо энд спойлер тох гэдэг юм биш. Энээс өөр бидний ярьж байгаас өөр юу болохоор тэр аюу хачи яадаг гэхлээр ерөөсөө ингээл өдөр тутмын амьдралдаа аюу ингээл хэвийн нөгөөдгөө ингээл нэг юм машинд орцсон юм шиг ингээл амьдардаг байсан хүний гинт коридорт нэг тагтаа тааралцснаас болоод нөгөө хүн чинь бүх юунасаа татгалцж байгаа. Бүх өөрийнхөө хэв заншлаас. Тэгэл тэр татгалцсан тэр өдрүүдийнх нь амьдрал дотоод сэтгэлээ ямар мундаг зүр. Би тэгээд энэ Зюскендийг би зөвхөн баг за нэг тохиолдлоор нэг маш амжилттай бестселлер бичсэн зохиолч юм байх гэж бодож байсан чи тэр жижигхэн юуг нь уншаад бүр миний
бодол байна. Эсвэл 10-оор хэрэгсэн. Тий, ер нь бас нэг утгыг ярихгүйгээр энэ зохиол маш сонирхолтой. Ер нь барьж аваад дуусгана. Тий, ер нь барьж аваад дуусгана. Тэгээд үйл явдлыг нэг ярихгүйгээр одоо яхад хэлэхэд ер нь бол сүрчиг гэдэг бол өөрөө үнэрлэх. Энэ бол маш үүрмөц онцгой үнэрлэх чадвартай хүний тухай. Үнэрлэх гэдэг чинь өөрөө хүний нэг мэдрэмж шүү дээ. Тэгэхээр ер нь бол тухайн зохиолч бол өөрөө яг энэ үнэрлэх мэдрэхүүгээр дамжуулаад ер нь бол бүх өөрийнхөө санааг илэрхийлсэн байна. Жишээлбэл одоо сүрчигч анх яаж үүссэн гэхлээр ер нь үнэртэй ус яаж үүссэн гэхлээр тэр Францын Парисын тэр 17-8 дугаар зууны үеийн хотчлолт тэр олон нийгмийн бөөгнөрлөөс үүрээд асар их муухай үнэртэй болсон. Одоо бүх захан цуг, орчуулгын цуг. Тэгээ ер нь бол одоо нөгөө sanitation system нөгөө юу жорлон баан цаар нэг дор одоо хийгдэж чадаагүй байсан үед асар их муухай үнэртэй байсан. Тийм учраас асар их муухай үнэртээс учраас энэ үнэрийг дарах гэж сүрчиг анх үүссэн. Энэ зохиолын агуулгач гэсэн өөрөө энэ хүн бол өөрөө нийгмийн асар тийм доод хэсгээс одоо төрсөн өөрөө багасаа асар их нийгмээс тусгаарлагдсан үзий ядагдсан юм хүний тухай. Нөгөө талаасаа гэвэл ер нь бол тэр тухайн үеийн нийгэм ер нь бидний байгаа амьдарч байгаа нийгмийг бас яг харуулахыг хүссэн юм шиг. Нийгмийн тэр хуурамч дүр төрх яг одоо сүрчиг цацаад хүн ингээд муухай үнрээ дардах шиг тий хүмүүс бас ерөнхийдөө дандаа ингэж дүрсгэж явдаг. Цаана мөн чанар нь бол өөрөө өөр тий мөн чанар нь өөрөө тэр нэг гэгээрэлд одоо хүрээгүй гэх юм уу та. Гёте насрахта мэлихт гэж илүү их гэрлэгээ гэж хэлээ насарсан. Тэгэхээр яг ер нь бол энэ үүсээд байгаа энэ нийгэм бидний энэ амьдрал энийг жишээлбэл зүгээр нэг юм зөрчгээр дарах биш. Цаад өөрөө мөн чанарын өөрөө олж харах хэрэгтэй юм а гэсэн тийм санааг яг энэ хүний одоо дүрээр бас дамжуулж илэрхийлсэн баг. Кинон дээр бол ингээд үйл явдлууд нь дараалаад явах баг. Гэхдээ ном бол өөрөө нэг хэсэг нь бол үйл явдлаас гадна тухайн үеийн өөрийнх нь бодол тэр үеийн одоо ялангуяа тэр агууд очиод амьдарч байгаа гэсэн үг яг л өөртөөгөө одоо ажилтдаг тий өөрөө нэг бие даасан тэр хүн бол өөрөө бурхныг шүтдэггүй бурхнаас бол бурхныг бол яашаадгүй яг өөрөөхөө амьдардаг тэгсэн нийгмийг бол үзий яддаг тэгсэн мөртлөө өөрийн гэсэн нэг тийм юм маягтай тэр нөр тууштай хөдөлдөггүй тэрийг л ер нь бол тэр зан чанарыг энэ яг тэр үнэрлэх мэдрэхүүгээр нь дамжуулж тэгээ маш гоё үйл явдлын холбож ер нь судалгаатай гэдэг нь тэр нэг юундаар бол бас байлаа шүүмж тэр Балдини гэдэг одоо Парист байгаа тэр бол түүхүү юм байна гэдэг. Тийм. Ер нь бол нэг тиймэрхүү хүн байсан юм шиг байна. Гэт өөр нэртэйгээ нэг хүн бол за энэ хүн бол энэ хүний тухай төлөөлөлж бичсэн. Ер нь бол ингээд өөрөө л ингээд судалсан байгаа байхгүй. Судалж уншиж байгаад бас тодорхой зарим нь бус бодитдор байж болохоор. Тэгээ тэр одоо энэ би киноных нь хэсгээс нь жоохон харсан л та. Тэгээ надад кино их үзмээр санагтав. Яагаад гэвэл нөгөө номыг уншицсан байсан болохоор. Тэгээд эн чинь кинон дээр бол хүн найруулагч яаж тавиад яаж ингэж яана тэр нэг одоо эн чинь энэ гол юм тэр Парисын тэр юу айгүй муухай болчих янз янзын үнээр холилдсон өстэй ийм нэг амар юу бол бичиж байгаа ш тэр нэг энэ өөрөө маш уран маш ингэж юу бичсэн учраас бараг л муухай үнээр үнэртэх шиг болж байгаа байхгүй. Киноноос бол үнэр үнэртэхгүй штэ хүн ингээд нүдэрээ хараад тэр үнэрийг гэтэл уншиж байгаа хүн бол үнэрийг яг төсөөлөд тархиндаа бий болгож болно. Тэгэхээр энэ ном киноноос давуу байдгийг нэг тал нь тэр юм шиг. Ном ер нь киноноос байн гоё тий. Хүн ямар ч хүн үзчихэд өстэй кино намнаас гоё юм бэ гэж ярьж байгаа хүнтэй би бараг таарж байгаагүй. Дандаа л кинон муудчихжээ гэж. Ялангуяа тэр үнэрийг яг ингээд төсөөлөх тий. Үнэртэд бичгийг бол одоо төгсөөр илэрхийлэхэд бас хэцүү тий. Хэцүү яг тэр чинь үгээр илэрхийлээд магадгүй бүр хожим кино бүр ийм зөвхөн 3D биш одоо 7-8D болоход
гарч байгаа юмных нь өндөр нь үзэгчдэд үнэртдэг тийм технологийн өөр төвшөнд хөрж магадгүй. Тэгвэл энэ сурчигээр хийсэн кино жинхэнэ амар өнөрнүүд нь чинь жорлонч үнэрдэг шиг юу ч байх шиг тэгж байгаа бүр ер бусын бүр хүний төсөөлт багтамгүй онцгой ховстой өнрүүд гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн жишээлбэл хүнийг маш жаргалтай болгодог тэр чүтэл нөгөө сүулт нь бүр бүх хотоор нь группийн секс хийлгүүлдэг өнөр хүртэл байгаа шүү дээ. Тэгээд бодглохлоор хамгийн гол нь энэ яг нөгөө эхлэлээс авах хүнийг ингээд бүр яг нэг үлгэр шиг тэр төрж байгаа мөрч ямар зэрлэг бичигдсэн. Загас яадаг хүүхэн хаанаас чинээс чи олсноо мэдэхгүй хүүхдээ төрүүлээл тэр загсны утгаараа яваал хөнгөө тэрнийг тэр үеийн тэр зан заншил машлыг ямар амар хүүхдээ алах гэж оролцсон гоо шууд тэр хөхөж өгөхгүй дүүжлээ хийчихдэг л тэр тийм амар тийм зэрлэг эхлэлтэй зэрлэг өрнөлттэй тэгсэн мөртлөө тийм амар уншууртай энэ бүрээр тийм яа харахгүй нэг орчин үеийн арманууд дотор бол үнэхээр нэг тийм тесрэлт шиг тийм нэг хачин. Тэгээ миний би бас ингэж бодоод байдаг. Бид нэр миний жоохон инээдтэй төсөөлж магадгүй. Бид нар чинь багтаа ингээл дандаа нэг зүйлтийн байдлаар кино үзэж өслөө. Герман хүмүүс хэлээд тип яп гэсэн. Вах гэсэн нэг амар юу сонсгоо. Тэгэнгүүт яг энэ герман хэлээр бүр амар ахаа бодож байгаа байхгүй. Ягаад гэвэл миний нөгөө бодож байгаа шүү. Яг ийм ингээл нэг өнөр мөндөр ингэсэн юм хэлээр ингээд энэнийг уншвал бүр өстө нүдэнд харагдаад бүр өстө хойх зараамаар бичигдсэн болоо гэж бодоод байгаа. Ер нь бол яг бичгтээ яг нийгмээ ингээл гаднаас нь тэр хүний одоо тэр Грюне гэдэг гол баатар байгаа шүү дээ. Тэр хүний одоо нийгмийн гаднаас нь харж байгаа байдлаар харсан юм шиг ер нь өөрөө. Тэгээ тэр хүн бол их сонир хүн шүү дээ. Одоо өөрөө бурханд бол итгэдэггүй бурхны юу биш. Гэхдээ байн ингээд үхэл дагуулж идэг. Тэр утгаараа ингээд нэг юм чөтгөрч ер нь хүмүүсөө чөтгөрч үлдсэн гэдэг байгаа нь бас үнэтэй тий. Тэгэхээр энэ чөтгөрч юм уу тий? Чөтгөр гэдэг чинь ер нь юу юм гэхлээр өөрөө ингээл нийгмийн хамгийн муу нэрч юм уу тий зүйл байгаа байхгүй. Тэгэхээр нэг талаасаа хүмүүсийг цээрлүүлээд байгаа юм шиг тий. Ингээд тухайн хүн ингээл нэг газар байж байгаа л явхаар тэр хүн тэрний дараа хүтдэг тийм сонин зүйл болоод байгаа. Энэ үнтэй ер нь хувь тавилан нь орооцолсон болгон өгчдөг баг шүү тий. Тэр нь өгчдөг байхгүй. Ээжээс нь эхлээл бүгдээ тэр таарсан хүн болгон тэгээ яг нэг муу ёрын амьтан байгаа байхгүй яа. Манай монголчууд яа. Тэгтэл тэр муу ёрын амьтанд ямар ер бусын бүр хинт ч тавтагдахгүй тийм онцгой зөвхөн мэдрэмж биш, үнэрлэх мэдрэмж биш. Тэр үнэрлэх мэдрэмж асраа. Тэрнээс гадна тэр үнэрийг бий болгодог авиас тий. Тэгээд бодглохлоор энэ зохиол бол өөрөө тийм амар сон парадокс маягийн зохиол байгаа байхгүй. Герман хэл дээр гиснээс ер нь бол герман хэл чинь бас яг эртний герман хэл нь л хэцүүлтэй. Гётегийн одоо Фауст центр гэдэг ч юм уу те. Тэд нар бол хэцүү. Орчин үеийн герман хэлний хувьд бол харьцангуй энэ бол яг л уншихад бол их амархан. Тэ үйл явдал энэ бол яг бидний өөрсдийн ярьдаг өдөртмийн хийдэг сэтгэлгээний нэг хэв маягаар бичигдсэн. Хамгийн гол нь өөрөө бол тэр буцаад нэг 18 дугаар зуун руугаа очиж тэ очиж байдлаар тэрийг л яг харуулах гэж юм оролдож байгаа харагдаад байгаа байхгүй. За тэгээд тавчхандаа энэ бид хоёр ерөнхийдөө намын тухай уншаагүй хүмүүст ямар ч байсан унших ёстой юм байна гэсэн ойлголт төрүүлсэн байхаа гэж найдаж байна. Тэгээд хамгийн гол нь одоо үнэхээр зөвхөн тэр асар олон зарагдсан асар их шуугианд уйлаан тарьсан биш. Ерөөсөө магадгүй энэ тэр Патрик Зюскинд өөрийнх нь энэ өнөөгийн цаг үед бие авч явж байгаа байдлаас харахад энэ уран зохиолын ондоон зүйл юм байна гэдэг нь хүмүүст мэдэгдэх баг. Мэдээж тэр бүрий зохиолч бас тийм ийм алдартай ном бичснийхээ дараа ч гэсэн тийм амьдралын хэв маяга мөрдөд явж бас тэр үрэж чадахгүй шүү дээ. Одоо өнөөгийн нийгэм ямар юу вэ? Бүх юмыг л одоо бараг л сурталчлах чухал гэгээс биш тэрнээс цогтхон чухал гэж хин ч ярьдаггүй. Тийм үед авсан ийм өвөрмөц зохиолч. Тэгэхээр хамгийн гол нь тэр өвөрмөц зохиолчийн номууд монгол хэлээр унших боломжтой байгаанаас чухал юм тий. Тэгэхээр яг бидний хувьд бас нэг маш чухал зүйл гэвэл яг энэ утга зохиолоор юм уу дамжуулж хүмүүс бас нэг
ялангуяа одоо энэ Европч нь 17-8 дугаар зуунаас энэ шинжлэх ухаан болны хөгжил те төгсгөө философи хөгжил хүмүүс бол маш их юм боловсрсан байгаа байхгүй. Тэрний үгээр одоо логик те зөв одоо зөв буруу зөвийн талаар, ёс суртахуун, сайн муугийн талаар ч гэдэг юм уу. Ер нь юу сайн, юу чухал, юу муу ч гэдэг юм. Эсвэл одоо нэрийн хуулийн төвшөнд тэгээд ярих юм бол одоо хуулийн засаглал, хүний рационал сэтгэл гэж гэдэг юм уу. Эдгээр одоо ойлголтууд бол өөрөө ерөөсөө энэ 17 дугаар зууны үеэс хойш, 18 дугаар зууны үеэс хойш энэ утга зохиолд бол маш гүн гүнзгий одоо шингэсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ зохиолч гэсэн өөрөө бас нэг ингээл нэгэн алуурчны цэдэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрхлээр нэг юм балдантай юутай гэмтэргийн кино ном шиг бас биш бод хүнд маш их ухаал хайрлсан хүмүүс нэг тийм тодорхой юм мессеж өгсөн. Ер нь тэгээд ер нь ямар ч сэдв юм ямар ч зохиол юу байлаа гэсэн ер нь хүн номыг өөрөө барьж аваад уншдаг, тэндээс авах юм авдаг. Тэгээд хамгийн гол нь зарим хүмүүс ч одоо төгшөөгөл энэ зузаан юм байна ч гэдэг юм уу. Тэгэхээр нэг маш инээдтэй шалтгаанаар номыг орхиод идэг ш. Гэтэл унших дадал гэдэг хүнд өөрөө ямар том төлөвшлийн том сургууль тий. Унших дадалтай болсон. Тэр талаар харин танай чи нөгөө маркетингийн холбоог нэг хэсэг тэргүүлж ирснийг мэдхийн. Тэр үе чинь танай маркетингийн холбооныхон чинь бүр ингээд тийм номнуудын тухай бүр тусдаа хөтөлбөр энэ төр боловсруулаад. Тийм бид чи ингээд юм мэрэгжлийн номын сан тэгээд тэр номоо бас ярилцдаг тий. Олон номч өөрөө бас мэдлэг авах тэрийг хэрэглэхээс гадна хүмүүс өөрсдөө бас бодох тий. Тодорхой хэмжээний ухаарлах, өөртөө дүгнэлт хийх, цаашаага өөрийнхөө амьдралдаа одоо тий илүү хэрэгжүүлэх ч гэдэг юм уу тий. Ер нь бол жишээлбэл одоо би бизнесийн хүн гэдэг тэгэхэд бизнесмэнүүд бизнесийг яах гэж идэг вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэр чинь өөрөө мөнгө олохын тулд тэгээд юм явцсан хэрэг биш үү шүү дээ. Гэтэл одоо утга зохиол жишээлбэл Ницше бол нэг өөр хүний тухай хэлсэн байна шүү дээ. Тэр чинь бол өөрөө яг бидний өдөр тутмаа хийж байгаа юмнаас гадна бас нэг юм өөр одоо тийм энэ чинь өөрөө нийгмийн институт юм байна тийм. Нийгмийн институт учраас нийгэмд бас одоо ганцхан хувь хүний биш илүү юм том хүрээ зориг агуулгыг илүү том утга учирыг одоо хамрах хэрэгтэй юм байна. Ер нь бол одоо гэсэн ийм одоо зорилгоор юм уу бодлоор хийх юм бол мэдээж хариу үр төвшөнд. Тийм учраас хүн өөрөө ерөнхийдөө бодож тий хүний өөрийнхөө үйлдэлээс гадна хүн ер нь одоо ямар одоо утгачтай амьдрах хэрэгтэй юм ч гэдэг юм. Энийгээ бас ойлгоход бол маш их тусалж байгаа. Энэ номыг бол ингээд уншихад бол бас өөх тийм хүн бодохоор тий бодож уншихаар тийм бодох тий сонирхолтойгоос гадна бас цаанаа бодох юм ихтэй. Тэгээд ер нь юм шүү дээ. Ер нь тэгээд хүмүүс манайха чи ингээд байдаг. Багш нар одоо хүүхдүүдэд яахгүй байна. Юунууд ингэхгүй байна гэл. Хүн заавал хин нэгэн хүнд нөлөөлж өөрчилж явах ёстой юм шиг бас юм яриад. Гэтэл энийг хувь хүн өөрөө ухамсарлах ёстой. Хүн өөрөө өөртөө одоо яг чиний нөгөө саяны хэлсэн Ницше хэлсэн нэг арай нэг өөр төвшний хүн болгонд байдаг нэг дээд те өөрийн дэшин татчихэдэг. Тэрэндээ тэнцхийн тулд хүн өөрөө хичээж явах ёстой. Өөрөө хичээх ёстой зүйлийн нэг чухал нь унших юм шиг байгаа. Унших дадал. Юм уншаад сурцсан, юм уншаад дадсан ядахнаа нэг текстээс юмыг олоод харддаг болцсон хүн чинь юу ч хийсэн тэр хүн огт юм уншдгоонээс арай л илүү даваа гэж таарнаад тий. Тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээж авч манай алгасч болохгүй номуудын тухай яриад сонирхолтой яриад илгэсэн. Багнадаа баярлалаа. Амжилт хүсье. Сайн уу? Plant Vault-ын төв байна. Өнөөдөр би боломжийнхантаа та нарт Red Hot Chili Peppers хамтлагийн Snoop Dogg дууг тоглож үзүүлнэ. Энэ дууны агуулга нь болохоор хамтлагийн дуучин Anthony Kiedis-ийн донтолтын талаар, донтолтоос яаж гарч байгаа, яаж тэмцэж байгаа талаар
миний дуулдаг тийм доо. Тэгээ та нар мэдгэл баг. Тэгээд бүгдээрээ сонсцгоё. Come by the side of the things that I try in my life just to get high on. When I said alone, come get a little know, but I need more than myself this time. Step from the road to the sea to the sky, and I do believe that we're a lion. When I lay it on, come gonna play it on. All my life to sacrifice. Hey, oh, listen what I say. Oh, I got your hand. Listen what I say. When will I know that I really can't go to the way once more time to decide on? When it's killing me, when will I really see all that I need to look inside? Come to believe, but I better not leave before I get my chance to ride. When it's killing me, what do I really need? All I need to look inside. Hey, oh, listen what I say. Look at what I say. The more I see, the less I know. The more I like to let it go. تبسم غار وارتيها الشكا وجه غيماني فرقت وجه غيماني فرقت يا حنرين للنوفلي يا حنرين للنوفلي يا
تطير